За манайхаа үндэс орны сургалт нь бүртгэл дуусгаад 3 хоног үлдлээ шүү. Бүртгүүлийг хүсвэл чадаар бүртгүүлийг энэ ороод ирээрэй. Дахиад нэг зар хэлгээд тараа хувийн уншилгаа авч байна шүү. Бас чадаар ороод ирээрэй. За одоо яг сүлийн зар хувь тавилангийн матрицаа гаргаж байгаа шүү. Сайн байцгаана уу? Монтароос өгтөө бүгдээрээ тавтай морилно. За тэгэхээр уламжлалт цэцээр та бүхнийг 3 бүлэгт хуваасан байгаа. Энэ удаагийн уншлага бол маш сонирхолтой. Why are you still single гэд синглчүүдэд зориулсан. Ягаад одоо хүртэл ганц бие байгаа вэ гэдэг уншлага байгаа. Монтароос үг маань маш олон төрлийн чөлөөт уншлага хийжсэн боловч яг хайр дурлалын талбар дээр тусгайлсан юм бүтэн уншлага ерөөсөө байдаггүй юм байлээ. Тийм учраас синглчүүдэд зориулаад хайрын уншлага хийж өгөө гэж сэтэд энэхүү уншлагыг хийхэд бэлэн болсон байна. За үндсэн 3 сонголтоос эхнийх нь бол одоо хуурай хатуу нөхцөлд те ганцаараа ургаж чаддаг кактус гэдэг ургамал цэцэг байгаа. За хоёр дахь сонголт нь бол цөлийн сарня гэдэг нэртэй монгол нэр нь болохоор тэгэхээр нөгөө цөл хуурай нөхцөлч гэсэн ганцаараа бас ургадаг юм цэцэг байгаа. За дараагийн сонголт нь бол Edelweiss хүн болгон мэддэг байгаа те хэр баргийн хүн хүрч чадахгүй юм өндөр ууланд ургадаг юм уулын цэцэг байгаа. Мэдээж бас ганцаараа ургадаг цэцэг байгаа. Тэгэхээр энэ 3 цэцгээс одоо хамгийн өндөр мэдрэмж төрж байгаа танд татагдж байгаа тэрхүү цэцгээ сонгоод уншлагаа аваарай. За уншлагт нь нээлттэй уншлага, нэмэлт уншлага гэж хоёр янз байгаа. Мэдээж энэ бол нээлттэй уншлага. Танд одоо үнэхээр таарад, тохироод дээрээс нь өндөр одоо вибрансын мэдрэмжийг ингэж өгч чадсан бол нэмэлттэй авахыг санал болгож байна. За үндсэн одоо нээлттэй уншлага дээр бол ямар асуултаар тавьж байгаа бэ гэхээр яагаад яг одоо хүртэл тий ганц бие байгаа юм бэ? Гол шалтгаан нь юу юм бэ гэдэг дээр хариулж өгөх болно. За мэдээж яг хайр дурлалын одоо харилцаан дээр яг өөрийгөө яг яаж хаадаг вэ? Яаж өөртөө одоо хань босгоддог вэ? Ямар байдлаар өөрийгөө ингэж хаагаад идэг вэ гэдэг дээр үзэж өгнө. За дараа нь болохоор таны зүрх яг юу хүсэж байгаа юм? Таны зүрх яг юунаас айж байгаа юм гэдэг дээр үзэж өгнө. За дараа нь таны зүгээс яг ямар үйл үйлдэл хийх юм бол одоо сүнсний хосоо олох боломжтой вэ? Дээрээс нь танд тохирсон inspiration юу байх вэ гэдэг дээр үзэж өгнө. Ингээд хамгийн сүүлд нь бол сүнсний хосоо олох боломжтой космик цаг хугацаа хизээ байх вэ гэдэг дээр энэхүү нээлттэй уншлага нь бол ингээд энэ асуулгуудаар бүрдэж байгаамаа. За тэгэхээр дараачих нь болохоор мэдээж нэмэлт байгаа. Тэгэхээр нэмэлтийн асуулга нь яг юу гэж явж байгаа вэ гэхээр яг энэ ганц бие байгаа энэ статус яг амьдралын ямар хичээлийг агуулад байгаа юм. Тэрхүү хичээлийг яаж даван туулж иж дараагийн шатанд гарах вэ гэдэг асуултан дээр. За хоёр дахь нь болохоор өмнөх амьдралын хайрын карма одоо энэ амьдралд яаж нөлөөлөд байгаа юм бэ гэдэг асуулт. За энэ өмнөх амьдрал нь болохоор бүр урт төрөл, урт насных байж болно. Бас өнөөдрөөс одоо таны төрснөөс одоо хүртэлх энэ хугацаа аль альны нийтэд том зургаар нь харсан учраас өмнөх амьдрал гэж явж байгаа шүү. За окей. Дараагийнх нь болохоор та яг сүнсний хостойгоо учирсан гэдгийг яаж таних вэ? Сүнсний хос таны сүнсний хосч яг мөн гэдгийг яаж таних вэ гэдэг тийм таних тэмдэг, таних дохойг нь хэлж өгөх болно. За хамгийн сүүл дөрөвт нь болохоор та өөртөө яг ямар хүн татдгийм бэ гэдэг асуулган дээр хамгийн сүүлд нь болохоор танд хамгийн тохиромжтой inspiration үзэр юу байна вэ гэдгийг үзэж өгөх болно. За ингээд сонголтоо зөв хийгээрэй. Баярлалаа. За манайхаа үндэс орны сургалт нь бүртгэл дуусгаад 3 хоног үлдлээ шүү. Бүртгүүлийг хүсвэл чадаар бүртгүүлийг энэ ороод ирээрэй. Дахиад нэг зар хэлгээд тараа хувийн уншилгаа авч байна шүү. Бас чадаар ороод ирээрэй. За одоо яг сүлийн зар хувь тавилангийн матрицаа гаргаж байгаа шүү. Нэгдүгээр группийн маань уншлагатаа тавтай морилно. За тэгэхээр та бүхэн маань кактусны цэцэг кактусыг сонгосон байгаа. За тэгэхээр яг одоо хүртэл ганц бие байгаа яг шалтгаан нь юу юм бэ гэдэг дээр бол хоёр base taros татсан байгаа. Тэгэхээр энэ Six of Cups маань уруу арч буугаад за Air of Swords маань бол дээш арч буусан байна. За тэгэхээр Six of Cups маань бол ерөөсөө өнгөрсөндөө маш их амьдраад байна. Өнгөрсөнд болсон өрнөсөн үйл явдал болон одоо өнгөрсөндөө олж авсан шаналлууд тэгээ шархууд ер нь бол өнгөрсөндөө маш их амьдарч байна. Өсөлт хийж байна.
санаадаа болон санамсаргүйгээр бол юу яаж эдгээлтүүд хилингүүд бас хийж байна гэсэн. Тэгэхээр өнгөрсөн гасан зэм сэтгэл зүрх бол байна. Магадгүй одоо хуучин дурлал ч юм уу тий хамгийн сүүлчийн харилцаа ч юм уу тэр хуучин ихтгэл найдвар ч юм уу тий эсвэл хүүхэд насны үүдэлтэй ийм трама шархууд байгаа тий. Гол шалтгаан. За анхны хайр байж болно. За тэгэхээр хүүхэд насны трама гэхээр заавал анхны хайр ч юм уу хамгийн сүүлийн харилцаанууд нь тасаа шарх аваад ингээд ийм биш юм аа гэж үзэх юм бол юу байж болно? Хүүхэд бага наснд нь эцгийн харилцаа маш их нөлөөсөн байж болно. За одоо аав нь ч юм уу тий салаад явчихсан, орхио явчихсан, ээж нь ч юм уу орхио явчихсан ч юм уу тийм харилцаа байж болно. Эмээ өвгөөс авсан одоо хос хоорондын хайр дурлалын одоо тий эмээ өвгийн болон эцэг эхийн тэр хайр дурлалын харилцааны тэр зөрчлүүд тий доголдлууд тэр зүйлүүдээс авсан ийм трама бас байж болно. Тэгэхээр энэ зүйлээс эдгээр энерги бол та бүхнийг одоо хүртэл ингээд яг ийм байдалтай ингээд хүлээд байна гэсэн үг. Өнгөрсөн ерөөхдөө орхиж чадаагүй байна. Эсвэл та бүхэн маань өнгөрсөн тийм маш хүчтэй дурсамжтай тэр дурсамжаа ингээд санаалцаад байж идэг гэх юм уу те орхихч хүсэхгүй байна. Ийм байдалтай байгаад байна. Мэдээж маш их гомдлууд байна. Маш их гомдлууд байна. За мэдээж хайр дурлалын сэдв учраас за бүр ингээд дотгошоогоо ухаад ингээд болж байгаа процессыг ингээд дотгошоо ухаад мэдээж өмнөх одоо тий харилцаанууд өмнөх хайрын харилцаанууд байж болох ч гэсэн дахиад тэр өмнөх хайрын харилцаа дахиад тэрэн дээрээ эдгээлт хийгээд ирэхээр хүүхэд насных болж таардаг. Хүүхэд наснаас олж авсан буруу итгэл үнэмшлүүд олж авсан шархууд болж таардаг. Тэгэхээр энэ маань одоо эцэг эмчүүд ингээд явж хүүхэд насндаа олж авсан тэр шархуудаа нээж илрүүлэх юм ажил болж таарах байхаа гэж бодчих. За Airword гарч ирснээр та өөрийгөө мэдээж хязгаарсан байна. Гадны болон дотор аль талаасаа ерөөдөө хязгаарлалтанд орчихсон байна. За сэтгэл дотроо өөрийгөө одоо шоронд ийм хорьсон мэт одоо утгыг илэрхийлдэг ийм хүзэр бол мэдээж байгаа. Маш юм айцтай, төгшүүртэй, ямар ч итгэл алаад, хүч алга тий маш юм дотогшоо чимээгүй зүгээр нэг оршин гэдэг шүү дээ. Яг тийм энерги байгаад яваад байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо хүн хайртай болох ч юм уу, хүнтэй нээлттэй харилцах тэр боломжийг өөрөө дотроо ерөөсө хориглоод байна гэсэн үг. Тэгэхээр энэ дотооддоо болж байгаа тэр процесс, тэр одоо бүх шархууд, тэр эрчим энергиудээс шалтгаалж одоо хүртэл мэдээж сингл яваад байна гэж бол гарч байна. За кактус цэцэг маань бол өөрөө ганцаараа ургадаг ч гэсэн хизээ нэгэн цагт маш гайхамшигтайгаар цэцгэлдэг мэдээж. Тэгэхээр тааж мөн одоо юу гэдгийг өнгөрсөн тэр хүүтэн хөндий мэдрэмжүүд те тэр мэдрэмжүүдээс гарахад бол бэлэн болсон. Хязгаарласан тэр итгэл үнэмшлээ суулалаа. Сэтгэлийнхээ тэр зөөлөн тунгалаг те гэгээтэй жаргалтай тийм гоё хэсгийг бол одоо ил гаргаж нээж гаргах юм цаг нь бол болсон гэдгийг бол илтгэж байна. Кактус цэцэг бол өөрөө хатуу нөхцөлд ч гэсэн тий одоо хуурай бол хуурай, усгүй бол усгүй одоо өөр юу гэдгийг хуурай сэрүүн тийм орчинд ч бай, элсэн цүлт ч бай ерөөдөө ургаж чаддаг. Маш их дотроо юм гоо сайхан төсвөр төвчээр юм хадгалж чадсан ийм гоё сэтгэл зүрхийг бол кактус цэцэг маань сүнслэг утгаараа илэрхийлж идэг. Тэгэхээр хаягаа тий хитрхи одоо тий өөрийгөө хамгаалсан тийм байгаад байна гэсэн үг. Тэгээд нэвтрэх хоорондоо өгөхгүй тийм байдалтай байна гэсэн. Тэгэхээр нөгөө кактус цэцгийг сонгосон та бүхний маань шалтгаан нь бол өөртөө кактус цэцэг шиг болцсон байна гэсэн. Маш олон шархуудыг авсныхаа хэрээр өөртөө ингээд одоо юу гэдгийг хамгаалалт үүсгэсэн, дотоод хамгаалалт үүсгэсэн, давхарга нь гадагшаа явсаар агаад одоо бүр ингээд гаднаа тий яг кактус цэцэг ямар гэдэг вэ та бүхэн төсөөлтөө одоо тэр хамгаалалт нь бүр ингээд хэрээс хитэрсэн ийм хамгаалалт болсон учраас дотроос өргөс одоо гаргаж ирж өөрийгөө хамгаалж. Тэгэхээр гаднаас ингээд ямар ч хүн тэр цэцгэнд одоо тий туслыгээд гаднаас нь баригээд ингээд өргөстэй учраас ерөөхдөө жоохон хаалгаан тийм үү. Яг л тийм энерги яваад байна гэсэн үг. Тэгэхээр өөрөөр хэлбэл кактус цэцгийг сонгосон маань кактус цэцэгний тэр байдал сүнслэг утга нь та бүхний одоогийн энерги юм байна. За одоо хүртэл одоо сингл байгаа гол шалтгаан нь бол энэ хоёр үзэр дээр бол тайлбарлагдчихна гэж
ойлгож үзэж болно. За дараагийн асуудал бол хайр дурлалт одоо тий хайр дурлалын харилцаа үүслээ. За нэг хүнтэй одоо мессежлээ, чатлаа, уулзлаа, анхны болзоондоо өргөдлаач гэдэг юм уу тий. Иймэрхүү нөхцөл байдал та өөрийгөө яг яаж хаачдаг вэ? Яаж өөртөө хаалт тавьдаг вэ гэдэг дээр бол яг энэ хоёр үзрийг бол дэлгэсэн байгаа. Тэгэхээр энэ дээр бол European Tackle маань доош харж буугаа, Shamanic Healing-ийн Letting Go бас доош харж буусан байна. За тэгэхээр та одоо юу гэдэг өөрийгөө хитрхийх завгүй байлгаж ийн гэсэн үг. Нөгөө юу хайр дурлал, юу хүнтэй суу, хүнтэй гэрлэхтэй эхлээд би нэг ажлаа хийгээдгий, ажлаасаа илүү давж чадахгүй тий, ажил нь хитрхи ачаалттай эсвэл одоо юу гэдэг хитрхи одоо ийм завгүй хэмнэлтэй гэх юм уу. За өглөө босоод одоо гүйдэг тий, фитнестэй явдаг, тэгээ ажилдаа явдаг, орой ингээд илүү цагаар суудаг. Тэгээд одоо суугаад одоо альчаалаа одоо найз нөхөдтэй гэр юу ажлын хамт олонныхонтоо гаргадаг. Тэгээд бүр айж уу ирээд гэртээ унтдаг, маргааш болдог. Яг энэ хэмнэлээрээ амралтын 1-2 өдөр тий нэг яах вэ ихүү за нэг худалдаа авалт инээ тэргээл зүгээр л ингээл 7 хоног ингээд тий ингээл өнгөрөөл явдаг. Нөгөө илүү дутуу хайрын аялал хийх тий татгшоогоо өнгөх иймэрхүү нөхцөл байхгүй хитрхи завгүй байж болно. Завгүй байж одоо өөрийгөө бас хаадаг нэг илрэл байж байна. Дээрээс нь маш их одоо тийм юу гэх юм гонигтэй гэх юм уйд хортой санагддаг гэх юм уу. Одоо хайр дурлалын сэдвээр маш их трама авсан учраас дахиад хайр гэдэг зүйлийг бодохоор итгэлэн дүрхгүй айчсан тий ийм хамгаалалт ингээд нэг өргөсөд нь гараад ирчихсэн. Энээсээ асуулж байгаа. Тэгээд хайр дурлалд орон зай юусаа гарахгүй. Эхлээд бүх зүйлээ төгс болгочихл юм бол хайр ирнэ гэдэг ийм хүлээлттэй байж болно. Энийг бас илтгэж байна. Тэгэхээр эхлээл ерөөсөө би тэ ор горон байртай заавал ингээд тэ 3-аас дээш өрөө байр авна. Би заавал одоо юу гэдэг 5-аас дээш хүний судалтай юм машинтай болно. Тэ одоо юу гэдэг би заавал нэг юм ажлын амжилт карьерт ингэж хүрэх ёстой. Тэгжиж л би дараа нь гэр бүлтэй болно гэж ингээд одоо хойшлуулсан ч юм уу тийм зүйл байж болно. За шууд утгаараа бол одоо юу гэдэг залхуурал гэж бол. За залхуурал гэдэг нь аягүй тийм юу гэдэг миний бодлоор болохоор маш зүгээр юм хөвчлөлтэй байдлаар энэ үг орж ирж байна л да. Яа тэгэхээр одоо юу гэдэг нэг хүнтэй за нэг чатлаа. За заршиг шиг энэ одоо жинхэнэ хайрч гэж юу аах вэ? Зүгээр л би ингээ өмнөх харьцлаа хий. Өмнөх одоо зоригтой тий яг тэргээл яшиг шиг. За эсвэл нэг найз нөхд нь ингээ хэдүүлээ нэг одоо юу гэдэг болзоонд явдаг юм одоо юу гэдэг үйл ажиллагаа ивент иймэрхүү зүйлэн тийш явъя. Эсвэл ингээд найз нөхдөгүй гадуур явъя. Инээ тэрэг гэдэг юм яшгөө шиг ингээд залхуур шидэг ч юм уу тий. Бүр нэг юм boring уйдцсан тий ийм байж болно. Ийм байдлаар одоо өөрийгөө хаадаг байхны хайр дурлал ярилцсан. За лерингов маань доош харж бууснаар та өнгөрснийг мэдээж аль биесээр явуулаагүй байна. Одоо дотор чинь байгаа одоо би дахиж ингэж өгдөхгүй гэсэн нэг тийм амлалт ч юм уу тангарах ч юм уу тий ийм зүйл байгаад байна. Айдас байгаад байна. Одоо хуучин сэтгэлийн юм хэлхээ тасраагүй үлдсэн байх магадaltaй. Тэгэхээр яг одоо хуучин өмнө одоо XS яг сэтгэлийн хэлхээ тасраагүй. Одоо хүртэл бодож явдаг, одоо хүртэл хайртай, одоо хүртэл одоо юу гэдгийг салсандаа хол байгаад байна гэж одоо шаналдаг тий, санаж явдаг, дурсаж явдаг ч юм уу тий. Гэтэл яг үндэ нөгөө хүн нь болохоор аль хэдийн үшээ одоо хэд хэдэн хүүхдтэй болсон өөр хүнтэй найзалцсан, нөхөрлөлцөн, эргэцэн, гэрэлцэн тий иймэрхүү байж болно. Тэгэхээр зүгээр л таны сэтгэлд тэр X-ийн нэг юм сэтгэлийн хэлхээ тасраагүй байгаад байгаа гэх юм уу тий. За тэгээ ерөөхдөө энэ хоёрын хослолоор бол та хайраас өөрийгөө хайраас хамгаалаад байгаа гэх юм уу? Хайр дурлалын харилцаанаас өөрийгөө хамгаалаад байгаа. Хайртай болох тэр хүн тий хайртай болох тэр чадвар гэдэг юм уу? Одоо хүнд хайртай болох тэр зүйлийн хүртэл юм сүудрэрлч гэсэн. Тийм байх магадлал маш өндөр. Яг л нөгөө кактус цэцэг шиг тий дотоод төсвөртэй ч гэсэн гаднаа са одоо хинж хүрэх боломжгүй тийм хатуу хан босгоод ургуулчихсан тий. Тийм л байгаад байна. Тэгээд нэг одоо юу гэдэг нэг хүнтэй ингээд уулзлаа тий тэгэнгүүт ингээд юу гэдгийг яг ингээ өөртөө юм ханд босгочтой. Одоо 3 асуулт асуухад нэгт нь хариулдаг ч юм уу тий илүү ингээд дотгошоо ингээд гүнзгий ярилцдаггүй нэг тэгж ингэсгээд өнгөрдөг ч юм уу нэг болзоонд явахаараа ч юм уу тий яг ингээд өөрөө л ингэж ханаа босгодог харилцааны ханаа босгодог тийм зүйл байгаад. За
Дараагийн асуулга нь бол таны зүрх сэтгэл яг юу хүсэж байна вэ? Таны зүрх сэтгэл яг одоо юунаас айж байна вэ гэдэг ийм хоёр Lover Circle картаас хоёр хүзэр сонгосон. За тэгэхээр таны зүрх сэтгэл яг юу хүсэж байна гэдэг дээр ийм гоё үзэсгэлэнтэй маш олон ийм мод цэцэгс. Тэ хайр урагчсан, тэ од урагчсан, навчис ургацсан. Одоо юу бидийн дургаагүй юм ерөөсөө алга тэ Джеймс цэцэг ногоо бүх юм урагчсан. Ийм зүйлүүдийг хүсэж ийм байгаад байна. Тэгэхээр энэ дээр болохоор юунаас айж ийнэ гэдэг дээр болохоор за emotions are a natural and necessary part of life, but they can also distort your perception and cloud your vision. In order to see things clearly, you must let go of sentiment. Okay. Тэгэхээр яг таны зүрх яг юу хүсэж байгаа гэхээр ерөөсөө намайг нэг эдгээгээд өгөөч. Намайг ингээд гэрэл гэгээтэй гоё болгоод өгөөч. Би маш олон юм одоо шархуудыг авчихсан. Миний шархуудыг минь эмчлээд өгөөч. Надад ийм өгөөч гэдэг зүйл байна. Тэгээд би маш олон одоо зүүнүүд ингээд над дээр ингээд шигтцсэн байна. Энэ зүүнүүдийг минь ингээд эхнээс нь суглаад өгөөч. Зүгээр л ингээд хуучин ямар байсан тийм л болгоод өгөөч гэдэг зүйлийг зүрхтэй нь хүсэж байна. Зүрхтэй нь яг юунаас айгаад байгаа юм бэ гэхээр энэ дээр болохоор бас нөгөө юу байгаа. Manifesting miracles гэж байна. Your dream is soon to become reality. Trust your heart and continue to follow its guidance гэж. Тэгэхээр таны мөрөлдөн удахгүй биелнэ. Зүрх сэтгэлдээ итэг одоо зүрхэн даг гэдэг зүйл байна. Тэгэхээр нэг ясны за зүрхтэй нь юу хүсэж байгааг хэлчихсэн. Зүрхтэй нь юунаас айж ийн гэхээр таны хүсэж байгаа та ер нь бол ингээд хүсэж байгаа тэр мөрөөдөл гэдэг зүйлтэй хүсэл гэдэг зүйлтэй бол хүрэхэд бэлэн байна. Гэхдээ яг айдас нь юу вэ гэхээр энэ үнэхээр болох болов. Би энэ одоо юу гэдэг энийг одоо энэ хайрыг хүртэх хүн би юм уу юм болов? Намайг одоо за нэг харилцаа үүсгэлээ тодорхой хэмжээний урт хугацаанд тэр одоо харилцаагаа авч явлаа. Хизээ нэгэн цаг салах вэ? Намайг орхичих вэ? Энэ харилцаа бүтлгүүтвэл яах вэ гэдэг нөгөө нэг өргөстэй бодлуудаасаа урган гараад байгаа. Энэ л айдас чинь байгаа тийм зүрхний айдас. Гэтэл яг үнэндээ дотроо одоо энэ зургийг хартаа маш их юм ядарчихсан ингээд одоо маш их юм шаналл авцсан маш их ингээд эдгээлт хэрэгтэй ингээд яг та энд байхад таны зүрх өөдөөс чинь хараад ив ирүүл савсарвал яг ингээд талын тусгал шиг өөдөөс чинь хараад ингээд сэрээчээ гэдэг ийм мессеж өгөөд байна шүү дээ. Сэрээчээ одоо эдгээлтээ хийгээч гэдэг ч юм. Тэгэхээр яг нэгтгэж дүгнж хэлэх юм бол таны зүрхний жинхэнэ айдас бол ерөөсөө итгэлээ алдах эсвэл одоо юу гэдэг зөв замаасаа юм хазаах үе гэдэг ийм айдастай байна. Таны одоо юу гэдэг яг зүрх гэдэг зүйлдээ мэдрэмж гэдэг зүйлдээ бүрэн итгэхийг яг уриалсан зүйл байна. Айдас гэдэг зүйл бол нэг ясны одоо юу гэдгийг саад гэдэг гэж ойлгож болохгүй. Нөгөө талаараа яг айдас гэдэг зүйл бол өөрөө яг тохио байдаг. Зөв замаараа явж байна. Таавал гэхдээ итгэл гэдэг зүйлээ улам их гүнзгийрүүлээ. Дахиж итгээ. Дотоод сүүлийн ажил хийх нэг шаардлагатай л байна л да. Манай нэгдүгээр группийн синглчүүд маань. Одоо магадгүй жишээ асуулт авахд би яг юуны төлөө мөрөөдөд байгаа юм бэ энэ мөрөөдлөө биелүүлэхэд намайг одоо юу саад болоод байгаа юм. Би өөрийгөө миний юу өөрийгөө хориглоод байгаа юм. Миний зүрх яг одоо яг юу шивнээд байна гэдэг ийм асуултуудыг тавихаас эхлээл эдгээлт бол эхэлнэ л дээ. За тэгэхээр яг одоо тэгвэл яг ямар үйлдэл хийх юм бэ ямар үйлдэл хийвэл одоо таны эдгээлтэнд туслах юм ямар үйлдэл хийвэл одоо хайрын эрчим энерги ингэж нээгдэх юм бэ гэдэг дээр бол тусламж авахаар self care oracle үзрээс бол татгаад за connect with crystals гэж. Тэгэхээр та нэгдүгээр группийн синглчүүдэд маань ерөөсөө кристалл буюу одоо юу гэдэг л энэ чинь таласт элементүүд талсттай элементүүд илүү зохимжтой байна. Та энерги хамгаалж
Тэ өөрийгөө одоо цэнэглэхийн тулд талст чулуунууд байгалийн элемент, байгалийн чулуунуудтай ажиллах хэрэгтэй байна. Энэ маань бол танд одоо маш тийм хэрэгцээ үүсчихсэн тэгэх шаардлагатай гэж ойлгож байна. Таны энерги бол дотоод ингээ хамгаалт маш өндөр байгаа тий. Тэр хамгаалт нь хэрэг сэтэрсэн учраас өргөс урагчихсан. Тийм байгаа учраас одоо тэр өргөсөө буцааж айнаад ингээ дотоод байгаа ингээ гадагш нээж өгөх. Тэрнтэй нь илүү дэмтэй зүйл бол байгальтайгаа холбогдох. Тэр тусмаа байгалийн элемент болох одоо чулуу гэдэг зүйл. Тэгэхээр байгалийн чулуунууд байна, кристалл чулуунууд байна. Та бүх маань бас судалж агаад өөрсдийнхөө нөгөө орд тий өөрсдөндөө аль нь ээлтэй аль нь илүү одоо зүрхээ нэхэд туслах уу гэх мэтчлээ. Яг санал болгоод мэдээж rose quartz байна, amethyst байна тий ийм чулууд байж болно. За энэ дээрээ та бүхэн маань өөрсдөө илүү нөгөө юу гэдэг бүтээгч байдлаар гоё судалгаа шинжилгээ хийгээд өөрсөндөө тэр чулуунуудыг авах, гартаа барих, тэдгээртэй холбогдох, тий барьж агаад одоо юу гэдэг meditation бясалгалууд хийх, аль эсвэл одоо чулуутай ийм эмэг бүгж зүүх, чулуутай тийм гоё чимэл аксессуарууд авах, тий зүйлд авах гэх мэтчлээ. Ийм байдлаар холбогдож болох юм шиг. За та бүхэнд хэрэгтэй inspiration өгөөч гэж байна. Тэгэхээр миний нөгөө хоёр хүүхэн шинэ хүзэр маань энэ байна. За тэгэхээр inspiration гэдэг ийм мууртай юм inspiration oracle байгаа. За тэгэхээр нэгдүгээр группийн синглчүүдэд зориулсан inspiration болвол ерөөсөө ингэж амьдралаа бүрэн амтал. Амьдралаа бүрэн дүүрэн амтал гэдэг юу байна. Inspiration байна. Don't wait, just do it. Don't let fear and doubt hold you back. Of course, it doesn't mean you should be reckless or irresponsible. It simply means that you should. Okay. За тэгэхээр хайр бол зүгээр нэг одоо хүлээх зүйл биш ээ. Харин амьдралын тэр нэг одоо юу гэдэг ирч хүч, инээд хөөр, тий зугаа зингэл тийм бас өөрийн нэг юм идэвхтэй тий актив байх тийм идэвхтэй байдал тийм өөрийн оролцооны үр дүнд хайр гэдэг зүйл ирдэг. Тэгэхээр манай нэгдүгээр группийн синглчүүд маань ерөөсөө хайр ирнэ, над дээр ирнэ. Би өөрийгөө ингээд одоо юу гэдгийг гадаад байдлаасаа, материалын байдлаасаа, тий ажил төрөл, санхүү байдлаасаа ингээд өөрийгөө бэлдэж байгаад хүрээд ирнэ гэдэг нэг ийм байгаад байна. Тэгтэл яг үнэндээ хайр гэдэг зүйл бол тэр их одоо амьдралыг ийм бүрэн амталсан тий одоо юу гэдгийг илүү их өөрөөсөө ийм оролцоо гаргасан, үйлдэл хийсэн ийм зүйлийн үндсэн дээр ирнэ гэж. Тэгэхээр түрүү энэ дээр бас гарч исэн. Энэ дээр болохоор manifest in my works гэж. Тэгэхээр та бүхэн маань manifest хийсэн байна. Хайрын харилцаан дээр. Одоо зөв хостой, гоё тий үзэсгэлэнтэй, гадаад даач тэр дотоод дооч тэр үзэсгэлэнтэй тийм сайхан эмгтэйг ч юм уу эсвэл тийм сайхан одоо залууг бол яг manifest хийж чадсан байна. Мөрөөдлөө хүслээ хорвоо ертөнц рүү бол илгээж чадсан гэдгийг энэ дээр харагдчихэв. Тэгээ тэр нь ч гэсэн ингээд энэ мод мит ингээд та бүхний ингээд manifest чи ингээд ийм гоё байдлаар юу яасан. Дэлгэрчихсэн. Manifest бол ирж явж байгаа. Manifest чинь биелэж явж байгаа. Гэтэл manifest-ийн үндсэн одоо 3 техник гэдэг тийм. Эхлээд хүсэж чадах хэрэгтэй, хүслээ илгээж чадах хэрэгтэй. Гэтэл та үед маань болохоор хүслээ илгээж чадсан байна. Тэгвэл араас нь итгэх хэрэгтэй, үйлдэл хийх хэрэгтэй. Гэтэл та хэдэд маань болохоор яг сүүлийн 2 техник дутагтаад байдаг гэсэн үг. Энэ manifest биелэхэд сүүлийн 2 техник гих чинь биелүүлэхэд яг энэ хөрхөн муужгаа тийм. Энэ хөрхөн муур та бүхэнд туслаад байна. Итгэл гэдэг зүйлтэй итгэж өгөөч гэдгийг энэ дээр бас хэлсэн тий. Ерөөсөө сайхан хүнтэй уулзрна. Тэ эндээ итгэх хэрэгтэй. Араас нь үйлдэл хэрэгтэй. За итгэжчлээ, манифестээ хийчлээ, хүслээ илгээчлээ, итгэжчлээ. Араас нь үйлдэл хий гэдэг зүйлийг муур хэлээд байна. Тэгтэл үйлдэл хийхгүй ингээл хүлээгээл аваад шүү дээ. Атаглал ингээд юу гэдгийг амар гоё юм ихнэр ч юм уу маш гоё юм сүнсний хосоо ингээд тэгээ нөхөр ч юм уу эсвэл сүнсний хосоо ингээд яа дэрнэ гэдэг ингээд бүрэн дүүрэн ингээд итгэцэн хэрнээ одоо юу гэдгийг хэдүүлээ зүгээр жишээ авъя л да. Ганц ч гэрээсээ гарахгүй тий ганц ч ингэж аялал зугаалганд гарахгүй өөрөө оролцоо хийхгүй тий адаглал нэг хүнтэй коннект үүсгэлээ нэг хүнтэй болцоонд явлаа тэгмэд болцоонд очихгүй байвал тэгээд хэдий замдаа яаж ингэж тий сүнсний хосоо алах юм бэ. Тэгэхээр үйлдэл гэдэг зүйлийг хийгээд өгөөч гэдэг ийм зөвлөгөө байна шүү за.
Тэгэхээр оролцоо гарга, өөрөөсөө өгүүлдэл гарга, өөрөөсөө өөрөө оролц гэж чинь тий. Хайрын аялалтаа оролц гэж. За нөгөө кактусны цэцэг бол зөвхөн одоо юу гэдгийг яг ингээд нэг юм тэнцвэртэй тийм нөхцөл бүрэлдсэн үед яг цэцэг нь гардаг тий. Тэгэхээр таны зүрх ч гэсэн яг тэрнтэй адилхан. Хитрхи хамгаалттай тий өөрөөсөө байхаа болох үед л жинхэнэ таны нөө цэцэг гарт таны хайр татах тэр энерги чинь ундрахаар байна гэдгийг бас илтгэж өгч байна. За хамгийн сүүлийн Oracle карт бол за космик цаг хугацааны карт байгаа. За тэгэхээр энэ дээр бол асуулга нь болохоор одоо хосын сүнсний хостойгоо уулзах боломжтой космик цаг хугацаа хэлж өгөөч гэдэг асуулт тавьсан. Тэгэхээр happy now гарч ирсэн. Тэгэхээр хайрын энерги аль хэдийнэ эхлээд хөдөлчихсэн байна гэж. Тэгэхээр нөгөө манифест бол биелж явж байгаа гэдгийг илтгэж байна. Одоо таны хийх зүйл бол ерөөсөө өөрийгөө нэх нөгөө дотоод ингээд имжлэгээ тий идэлтэй хийх, дотоод өөрчлөлтөө хийх, тэгээд дээрэс нь оролцоо хийх. Ингээд л ерөөсөө таны хийх зүйл ингээд болох юм байна. Энэ сард одоо юу гэдгийг энэ 6 сард тий энэ 6 сар та хэд маань болохоор санаатай болон санамсаргүй байдлаар хилинг буюу сүдрийн ажлуудыг айгүй хийсэн харагдаж байна. Тэгэнгүүт энэ хийсэн сүдрийн ажлууд бол таны ирээдүг одоо юу гэдгийг яг одоо хайрын харилцааны ирээдүгнийх том хаалга болж чадсан. Магадгүй та бүхэн манд мартцсан байж болно. Эргээд нэг бодоорой. Би хизээ юу хүслээ? Би ямар манифест хийсэн бэ гэдгээ бас эргээд бодвол санаж магадгүй. За кактус бол яг юу гэдгийг яг юм тэнцвэртэй яг л энэ мөчөд ингээд цэцэглэж чинь тий. Тэгэхээр яг тэр сэтгэлээ усаар итгэлээр тэтгэх тэр цаг боллоо гэдгийг happy now маань илэрхийлээд. За окей. Ойлгомжтой тайлбарласан байх гэж найдаж байна. За нийтэнд дүгнээд хэлэх юм бол та бол маш хүчтэй, маш хамгаалттай, за маш өвдсөн одоо шарх авсан тийм зүрхтэй хүн байна. Гэхдээ таны зүн сайван дотоод хүчтэй энергийн тэр одоо ажиллаж байгаа тэр энерги ажиллах тэр нэг систем одоо бол яг нээлттэй болж эхлэх гээд байна. Эхлэх одоо бүрэн орчин нөхцөл боломж нь бол үүссэн байна. Та одоо цэцэглэх тэр мөчтөө орж ирсэн байна тий. Өнгөрсөндөө одоо ингээд битгий хүлэгдээ. Өнгөрсөндөө хүлэгдээд байлгүйгээд ерөөсөө сэтгэлээ маш гоё тайвшруулад ангаалтаа хийгээд амьдралаа юм бүрэн дүүрнээр ингэж мэдрээд тий. Амьдралаа бүрэн дүүрнээр ингэж мэдрээд ингээд эхлэх юм бол хайр өөрөө тань дээр одоо ирж яваа юм байна. Хайр чинь бол ерөөсөө хайчууд чинь байна гэдгийг бол итгэж байна. Тэгээд синглчүүдэд баярлалаа. Та бүхэнд маань одоо өндөр вибрансын мэдрэмжийг өгч чадсан бол нэмэлт авахыг санал болгож байна. За нэмэлтээ авахаар бол нэмэлт авъя гэж чатаар бүгдээр ороод ирээрээ. Тэгээд төлбөрөө баталгаажуулснаар линк нь бол шууд илгээгдэж байгаа шүү. Тэгээд кактуснуудаа амжилт хүсье. За манайхаа үндэс орны сургалт нь бүртгэл дуусгаад 3 хоног болтлоо шүү. Бүртгүүлийг хүсвэл чадаар бүртгүүлийг энэд ороод ирээрээ. Дахиад нэг зар хэлгээд таараа хувийн уншилгаа авч байна шүү. Бас чадаар ороод ирээрээ. За одоо яг зүйлийн зар хувь тавилангийн матрицаа гаргаж байгаа шүү. 2 дугаар группийн маань сайн байна уу? Уншлагатаа тавтай морилно. Тэгэхээр та бүхэн маань цөлийн сарнэ гэдгийг сонгосон. За тэгэхээр эхний асуулга нь болохоор яагаад одоо хүртэл ганц бие байгаа вэ гэдэг асуулга байгаа. Тэгэхээр энэ дээр бол full үзэр маань доош харж буугаад тэгээ moon үзэр маань дээш харж буусан байна. За тэгэхээр full үзэр маань доош харахаар та өөрийгөө одоо хайр дурлал одоо хайр дурлалын тэр аялал ч юм уу аянд те бүрэн ингээд одоо тэр аялаар аялахаас илүү болгоомжлсон байна. Илүү одоо айцтай тэгээд ямар нэгэн эрсдэл гарах үе одоо буцаа салах үе миний сүнсний хос биш байх үе гэдэг twin flame биш байх үе гэдэг нэг юм эрсдлээ ботсон юм болгоомжлсон юм байдаг. Шинэ эхлэл хийхэд одоо юу гэдгийг дотоод тэр нэг эргэлзээтэй байдал шийдэлгүй байдал те эсвэл одоо юу гэдгийг бүдэрч үе гэдэг тиймэрхүү айц болвол та бүхний маань хаасан байгаа даа. За демон үзэр маань гарч ирснээр болохоор сэтгэл одоо зүй тэ сэтгэл хөдлөлийн тэр нэг яг юм тодорхой биш байдал. Өнгөрсөн дурсамж эсвэл одоо хуурмаг одоо юу гэдгийг хуурмаг одоо буруу итгэл үнэмшлүүд эсвэл одоо хитрхи мөрөөдөл төсөөл таны шийдвэрт илүү нөлөөлөд байна гэж ойлгож байна. Тэгэхээр дотоод яг үннээ
өөрөөсөө хүртэл тийм нуудаг тал байгаа болтой. За окей. Тэгэхээр зүрхээ нээхээс айсан да ерөөсөө биш байна. Харин одоо юу гэдэг төгс биш тийм нэг зүйл ирэх үе гэдгээс болгоомжилсан гэсэн үг. Тэгэхээр магадгүй одоо юу гэдэг таны хүсэж хүлээж байгаа сүнсний ус чинь одоо заавал 100 одоо 70 см-аас өндөр байх. Тэ одоо өөр юу гэдэг тэдэн килограмм жинтэй байх. За санхүү мэрэгжил карьерийн түвшинд тийм зүйлд хүрсэн байх гэдэг ч юм уу. Одоо босгоо маш их өндөр тавиад байна гэсэн үг. Ийм тал байж болно. Мэдээж яг цөлийн сарнаа гэж цэцгэдэг тий цөлийн сарнаа шиг тийм ургах орчныг маш нэг тийм ажигладаг хүмүүс гэсэн үг. За нэг юм хүнтэй юу гэдэг холбоо коннект үүсгэлээ, чатлаа, уулзлаа, тий болзон дээр очлоо маш юм ажигладаг. За яг ингээ гэр бүл хэр тогтвортой, өмнөх харилцаа нь ямар байсан, одоо ямар ажил хэрхэлтийн, цалин одоо хэдийг авдгийн гэх мэт ингээд маш юм няхуур ажиглалсан, нягтням, хитрхи нягтням бай ийм детальны авч үзээд ингээд хитрхи юм төсөөлөл мөрөөдөл маш өндөр байгаад байна гэсэн. За окей. За тэгвэл дараагийн асуулт нь болохоор хайр дурлалын одоо харилцаан дээр яг өөрийгөө яаж хаадаг вэ гэдэг дээр Six of Cups маань дээш гарч буусан. Энэ нэгдүгээр групп дээр доош харж бууж орж ирж байсан. За Shamanic Healing-ийн дээд зүсэг маань доош харж буусан. За тэгэхээр та өнгөрсөн одоо юу гэдгийг яг өнгөрсөнд болж туурч өнгөрсөн тэр одоо X ч юм уу тий X дээр байсан тийм хайрын тэр одоо харилцаа гэдэг шүү дээ. Тэр харилцаандаа яг амьдрсаар л байгаа байх магадлалтай байна. Одоо нэг л тэр өнгөрсөн зүйлийг сэтгэлдээ яг хадгалаад тий шин зүйл ирэх тийм орон зайг ерөөсөө өгөхгүй байгаа тийм. Яг өнгөрсөнд ингээ ямар санал авч ийсэн, ямар цэцэг авч ийсэн өөрчлөл сандаг тий яаж өргөж ийсэн яаж эхэлж ийсэн ямар дурсамжуудыг бүтээж ийсэн тэр бүх зүйлээ зүгээр л амар memory ихтэй. Маш юм юу гэдгийг дурсамж ихтэй. Дурсамж хэтэрхий их байсан учраас магадгүй эсвэл их удаан үерхэж жагаад байсан ийм хүмүүс байж болно. Энэ нь маш их юм нөлөөлөд байна. Энийг мартаж чадахгүй байгаа учраас нөгөө шинэ хүн оруулах, шинэ хайрын эрчим энерги оруулах тийм урсгалыг бол өөрөөсөө бас ингээд хаагаад байх хандлагатай байгаа харагдаж байна. Тэгэхээр өнгөрсөн дээр үнэлсэн одоо яг гацсан яг ийм блоклогдсон ийм зүйл бол байна. Гэхдээ нөгөө цөлийн сарнаа сонгосон та бүхэн тий сарнаа болгон шинэ үйлрэлд ингээд дахин ингээд цэцгэлдэг тий яг үйлрэл нэрлээ шинэ үйлрэл болгон цэцгэлдэг. Яг тэрэн шиг таа ч гэсэн яг шинэ хайрын орон зайд тийм өөрийгөө нээх тийм цаг нь болсон байна гэдгийг бол итгэж шүү. За окей. Дараагийн асуулт нь болохоор таны зүрх яг юу хүсэж байна? Таны зүрх яг юунаас айж байна вэ гэдэг дээр. За look inside yourself гэж байна. За тэгэхээр examine what is causing you to feel this way. За окей. Та дотроо жинхэнэ хайрыг маш хүсэж байна мэдээж. Жинхэнэ хайрыг. Ямар нэг юм хуурамч биш. Эсвэл одоо юу гэдэг нэг юм төр зургийн биш те. Харин ч одоо илүү гүнзгий, илүү ухаалаг хайрыг, илүү ингээ мэдрэмжтэй тийм холбоог таны зүрхтэй нь хүсэж байна. Тэгвэл таны зүрх юунаас яаж ийнэ гэхээр friendship. Нөхөрлөөс яаж ийн. За ингээд юу гэдэг бидний харилцаа зүгээр л ингээ найз болоод дуусчих үе дээ гэдэг юм айц. Эсвэл одоо хайр нөхөрлөл хоёрын яг заагт гацаад те бүрэн ингээд хайрын илэрхийлэлд хүрэхгүй байх вэ гэдэг ийм айц. Магадгүй энэ айц нь юунаас үүссэн байх боломжтой вэ гэхээр одоо юу гэдгийг таны өмнөх харилцаа ингээд юу гэдгийг за ингээ хоёулаа зөвхөн ингээд хосууд байх боломжгүй юм байна. Харин одоо найз байя, найзаар үлдъя гэдэг ийм үг, ийм одоо тий маш энгийн зөөлөн боловч хатуу туссан энэхүү үгийг сонссон байх магадaltaй. Тийм трама бас байж магадгүй. Тийм учраас одоо нөхөрлөл болоод дуусах гэдэг ийм айц үүссэн байж магадгүй. За тэгэхээр энэ бол ерөөсөө л тий тодорхойгүй тэр байдлаас үүссэн үүдэлтэй тийм айц байгаад. Та одоо юу гэдэг нэг харилцаантаа одоо аль хэдийн өөрийгөө ингээ бүрэн зориулсан тий хариу авалгүй яг тийм тэгээд үлдсэн тийм байх магадaltaй гэсэн үг. За окей. Дараагийн асуулт нь болохоор таны хувьд яг
Гэхдээ яг юу хийвэл одоо хайр эрчим нэгдэх вэ гэдэг дээр бол self care oracle card маань туслахаар read гэдэг одоо унш гэдэг oracle card-а бидэнд илгээжээ. За тэгэхээр өөрийнхөө одоо дотоод сэтгэл, хайр дурлалын тэр түүх байгаа шүү дээ. Тэр түүхийг илүү унш гэж байгаа. Унш гэдэг нь ойлгох гэдгийг хэлж байгаа. Тэгэхээр хайрын тухай өөр өнцгөөс илүү суралцах эсвэл одоо мэдлийн замаар өөрийгөө хөгжүүлэх энэ үйлдэл нь бол хайрыг татнаа гэдгийг илтгэж. Тэгэхээр нөгөө хайрын тухай нөгөө маш олон гоё юм юу гэдэг штэ хувийн хөгжлийн хэрнээ юм хайрын сэдвтэй одоо яаж гэр бүл ямар байх ёстой тий хосууд ямар байх ёстой гэх мэтлэн ингээд хувийн хөгжлийн хэрнээ одоо хайр дурлалын сэдвтэй номнууд байдаг тий маш гоё юм юу болж байгаа бестселлер болж байгаа номнуудыг авч унших ер нь бол юу гэдгийг яг 3D яг физик амьдрал дээр яг ном уншиж юм хайрынхаа мэдлэгийг илүү задгаа гэдэг зүйлийг бол илэрхийлж байна. Inspiration дээр болохоор та бүхэнд яг одоо хэрэгтэй байгаа inspiration бол dream big fly high гэж үзүүлсэн байна. За visualize success, the law of attraction. Why not? Instead of imagining everything turning into a disaster, picture yourself succeeding like a boss. Envision yourself exuding confidence, wearing a smile and nailing whatever you are setting out to do. Now make it happen. За тэгэхээр хайрын талаарх төсөөллөө багасгах биш. За хайрыг илүү өсгөх цаг ирсэн байна. Хайрыг илүү өсгөх цаг ирсэн байна. Та одоо ингээд таарсан хин нэг юм биш те. Илүү одоо юу гэдэг таныг илүү өргөөд илүү ингээд дүүлж чадах, дүүлнэс чадах тийм нэг татах чадвартай. Тэгэхээр яг одоо яг хайрын тухай сүнсний хосын тухайд бол яг манифест хийхдээ таны бодож байгаагаас илүү одоо залуу ч юм уу, илүү эхнэр ч юм уу, илүү нөхөр танд одоо ирэх ёстой. Тийм учраас хүсэж байгаа хүслээ илгээхдээ илүү томоор одоо хүсээрээ гэдэг зүйлийг бас илтгэж байна. За тэгвэл хамгийн сүүлийн асуудал бол хостой одоо сүнсний хостойгоо уулзрах юм космик боломжит хугацаа ямар байна вэ гэдэг дээр болохоор in February болон in October гэд хоёр гарсан байна. За тэгэхээр October бол мэдээж одоо юу гэдэг нь намрын маш гоё энержи хураах одоо юу гэдэг шалгаруулах бас одоо ухаарлын тийм цаг байдаг. Тэгэхээр мэдээ шууд утгаараа энэ 10 дугаар сард сүнсний хостойгоо уулзрах боломжтой. За яагаад ийм Эфлийн цамхаг байгаа юм тэгэхээр магадгүй нэг аялал зугаалгаар Эфлийн цамхаг дээр уулзах ч юм уу. Эсвэл одоо 10 сард яг сүнсний хостойгоо уулзчихсан ийшээ аялах ч юм уу тий. Ийм байдлаар явж болно. Окей, дараагийн нь болохоор энэ February байна. Тэгэхээр энэ February бол ер нь сүнслэг ухаанда зүрхний хайрын сар байдаг тий мэдээж. Тэгэхээр энэ үед бол өөрийн яг мэдрэмжтэй илүү үнэж байж чадах юм бол хайр таныг болохоор эрхнээ. Тэгэхээр эрэх одоо ингээд 2 дугаар группийг сонгож байгаа маш олон хүмүүс байгаа тий. Тэгэхээр заримын нь үед бол October, заримын нь үед бол February. Энэ 10 сар, заримын нь үед 26-ны 2 сар байж болно. За окей. За нэгтгэж дүгнээд хэлэх юм бол ер нь цөлийн сарнаа гэдэг цэцэг шиг тий таны сэтгэл маш тэсвэртэй, маш хүлээлттэй, илүү ухаалаг байгаа юм байна. Харин одоо юу гэдэг хайр гэдэг зүйлээ одоо дотгошоо нуух биш тий зүр сэтгэлээ илүү нээгээд өнгөрснөө болол бүрэн төгсгөх хэрэгтэй байна. Өнгөрсөнд бол яг төгсгөл хэрэгтэй байна. Төгсгөл хэрэгтэй байна тий. Таны хайрын аял бол ерөөсөө маш таатай тийм нөхцөл бүр төнөө гэж юм хүлээх ерөөсөө биш ээ. Дотоод тэр нөхцлөө бүрдүүлэхэд л таны хайр аялал бол орших юм байна гэж. Хостой болох одоо үйл явц гэх юм уу те. Энэ зүйл нь бол сэтгэл зүйн одоо тэнцвэртэй хандлага. Тэгээд өөрийн одоо юу гэдэг мэдрэмжээ ойлгох, зүүн сонгоос сонсох, зүрхээ сонсох тэр байдал за бодол төсөөллөө хязгаарлахгүй байх. Та бүхэн мань хязгаарлаад байна тий.
хязгаарлахгүй байх гэсэн ийм алхмуудыг шаардсан байна. За тэгэхээр та хэд дээр маань болохоор яг энийг хитрхи их нөгөө буруугаар ойлгохгүй. Эхлээд нөгөө босго хитрхи өндөр байгаа гэсэн тий. Тэгтэл одоо ингээд хүсэл одоо манифест илүү бити хязгаарлаарай гэж байгаа байхгүй. Тэгэхээр манифест илүү одоо томоор төсөөл гэж байгаа. Тэгэхээр энийг өөрсдийнхөө нөхцөл байдал дээрээ яг тулгуурлаж ойлгоорой. Хитрхи байх ёстой ингээд лимит байгаа шүү дээ. Тэр хязгаараас давсан эсвэл одоо хитрхийн мөрөөдлийн ханхуу ч юм уу мөрөөдлийн гүнж хүсэхгүйгээр илүү бодтойгоор гэсэн. Бодтойгоор юм жижиг зүйл хязгаарлагдахгүй гэсэн. Тэр утгыг илэрхийлж байгаа. Тэрнээс биш одоо юу гэдэг та яг ингээд сарын 5 сая төгрөгийн орлоготой юм одоо хосоо ингээд манифест хийж гинэ гэж бодонгууд dream big fly high гэсэн чинь би сарын 10 сая төгрөгийн орлоготой хүнийг манифест хийя. No, энэ бол яг тийм утгаар биш шүү. Тэгээд ойлгож бай гэж би зүгээр сая хальт бодлоо. Окей, ингээд уншлага нь бол дууслаа. Тэгээд цэлийн сар найнуудаа амжилт хүсье. Та бүхэнд маань маш их таарсан, тохирсон, таалагдсан бол дээрэс нь өндөр вибрансын мэдрэмжийг төрүүлж чадсан бол нэмэлт авахыг санал болгож байна. Нэмэлт авахын тулд манай harmony.in гээд Facebook пэйж болон Instagram руугаа чатаар ороод ирэхэд хангалттай нэмэлтээ авъя төлбөрөө баталгаажуулаад линкээ шууд авах болно. Тэгээд бүгдэнд амжилт хүсье. Баяртай. За манайхаа үндэс орны сургалт нь бүртгэл дуусгаад 3 хоног болтлоо шүү. Бүртгүүлийг хүсвэл чадаар бүртгүүлийг энэд ороод ирээрэй. Дахиад нэг зар хэлэхэд тараа хувийн уншилгаа авч байна шүү. Бас чадаар ороод ирээрэй. За одоо яг зүйлийн зар хувь тавилангийн матрицаа гаргаж байгаа шүү. 3 дахь группийн маань уншлагатаа тавтай морилно. Та бүхэн маань бол Edelweiss гээд маш өндөр уулын хүтэн хатуу тийм орчинд мэдээж бас цор ганцаар ургадаг ийм сайн сайхныг илэрхийлдэг ийм цэцгийг бол энэ дээр сонгосон байна. Энэ бол ерөөсөө одоо юу гэдэг та хайрыг хүсдэг ч гэсэн одоо зөвхөн үнэн хайр дээр тулгуурсан. Сэтгэлийн яг гүн гүнзгий яг тэр гүнээс ирэх тийм холбоог хүлээж байгааг бол илтгэж байна. За уншлагын эхний асуулга болвол яагаад одоо хүртэл ганц бие байгаа вэ гэдэг гол шалтгааныг Ten of Cups болон Ace of Wands нар гарсан. Тэгэхээр за та болохоор хайр дурлалыг бүтэн утгаар нь хүсдэг гэх юм уу? Бүрэн утгаар. Хайр дурлал гэдэг зүйл бол зөвхөн ингээд ийм харилцаа биш. Зөвхөн гэр бүл биш халуун дулаан одоо юу гэх юм хайр дурлал гэж одоо хамтын нэг дурсамж биш. Одоо юу гэдгийг ийм хүн болгонд хайр дурлалыг тодорхойлдог нэг ийм зүйл өгдөө шүү. Хайр дурлал гэдэг бол яг тэр гоё хөрмөө хийж байгаа гэрлэлтийг хайр дурлал гэдэг. Хайр дурлал гэдэг бол одоо үүсэж бий болж төрүүлж байгаа хүүхдүүдийг хэлдэг гэдэг ч юм уу тий. Гэх мэтлэн тэгтэл бол одоо энэ 3 дугаар группийг сонгосон та бүхний маань хувьд бол хайр гэдэг зүйл бол ерөөсөө гэр бүл, халуун дулаан, уур амьсгал, тэр сэтгэлийн одоо тий гүн гүнзгий тэр холбоо, сэтгэл хөдлөлийн тэр урам зоригуд, бие бинийгээ хүндэтгсэн байдал, хүндлэл, үйлдэлүүд, тэгээл үр хөөхд гэл ингээд бүрэн утгаар нь. Тэгэхээр энэ маш өндөр одоо том зураглал та. Тэгээд энэ зураглалаасаа болж хин нэгнтэй зүгээр нэг юм богино хугацааны одоо харилцаа үүсгэх ч юм уу тийм үзлүүд ерөөсөө танд тохирохгүй юм шиг санагддаг. Тэгээд энэ нь бол таны хайрын үүдийг хаадаггүй ч гэсэн босгыг нь жоохон өндөрсгөөд идэг гэсэн үг. Тэгэхээр нөгөө 3 дахь группийн маань Edelweiss-ийг сонгосон хүмүүс маань хайрыг харах үнцэг, хайрыг тодорхойлох үнцэг нь маш өргөн том утгаараа тодорхойлдог ийм хүмүүс байна. Тэгэнгүүт яг та бүхэнд хос болж ирэх хүн чинь яг та бүхний энергит хүрч чадаж байж таны хос болно. Тийм учраас яг нөгөө хитрхи том зургаар нь хардаг, хитрхи космик хэмжээгээр нь хардаг, хитрхи олон өнцгөөс нь хардаг ийм байгаад байна. Гэтэ энэ бол муу зүйл биш, буруу зүйл огт биш. Гэтэ энэ хайр гэдэг зүйлийн үүд хаалга юм бол хаагаад байгаа зүйл бас биш. Гэхдээ яг энэ маань юу болоод байгаа юм гэхээр босго гэдэг зүйлийг өндөрсгөөд байна л гэж бол. За дараагийн асуулт маань бол хайр дурлалд өөрийгөө одоо юу гэдгийг
тухайн нэг болзоонд ч юм уу те эсвэл одоо нэг харийн харилцаа романс үүсэнгүүд өөрийгөө яаж хаадаг вэ гэдэг асуулт байгаа. Тэгэхээр энэ дээр Page of Pentacles болон Shamanic Healing Creativity гэдэг үзрүүд гарч ирсэн. Тэгэхээр та хайр дурлалт хитрхи одоо юу гэдэг хитрхи одоо зоригтой маш бодлоготой ханддаг. За энэ бүтгүү тэ ирээдүй байна уу гэж одоо хитрхи их тунгаагаад тэгээд одоо сэтгэл зүрхснээсээ тэр урсгах одоо юу гэдэг сэтгэлийн тийм урсгалаа хаадаг гэх юм уу? Хитрхи логик сэтгэлээр боддог гэсэн. За нэг хүнтэй уулзлаа, хайрын романс үүсгэлээ тий. За нэг үерхлээ, энгийн төвшөнд үерхлээ. Тэгэнгүүт логик сэтгэлгээнд хамгаалчдаг. Нөгөө хүнээсээ яг зүрхний сэтгэл зүрхний мэдрэмжийн үед юу мэдрээд байна гэдэг зүйлээ бодох. Миний сэтгэлээс ингээд ийм сэтгэлээ одоо юу гэдэг дотоод сэтгэлээс юу ундраад байна гэдгээ мэдрэх мэдрэмжээр юусо тэр чигийг хаачна. Тэгэнгүүтээ за энэ яг бүтэх болов. Энэ яг тий миний яг сүнсний хос мөн болов. За ийм зүйлд яаж хандж чинь тэ за надад ингээд ямар хандлага гаргаж чинь ямар дадал зуршилтай юм бэ. За ийм байна, тийм байна гэд ингээд маш ихээр ингээд хитрхи их ярьцдаг. Хянах биш юм нахаа юу гэх ажигладаг гэх юм уу? Хитрхи их тунгаадаг, боддог ийм байдаг. За уран сэтгэмж одоо тийм зүйлээд уран сэтгэмжээрээ гэх юм уу? Өөрийгөө хамгаалах нь болгож ашигласан байх магадaltaй. За уран сэтгэмж гэрийн дотор юу орж байгаа юм гэхээр хит их төсөөлөл, хит их бодлууд гэсэн. Нэг хүнтэй уулзлаа илүү нөгөө бодитоор илүү үндэслэлтэйгээр биш. Дээрээс нь яг тухайн хүнтэй харьцахдаа чин сэтгэлээсээ биш гэх юм уу? Одоо илүү нөгөө арай амьдрал бодоод ингээд ийм өрнөл болж байгаа процессыг одоо цагтаа төвлөрөхгүй гэсэн. Хитрхи ирээдүрийг л төвлөрөөд байна гэсэн. За энэ маань бол өөр хаана болж орж ирж байна. Тэгээд Edelweiss гэдэг цэцэг бол өөрөө бүтээлч те байглаас заяасан тийм нэг зэрлэгч гэсэн те илүү одоо байглаас заяасан юм үзэсгэлэнтэй тийм ургамал. Тэгэхээр нөгөө өөрийгөө бодхоос илүү нөгөө мэдрэхэд Edelweiss цэцэг тайдыг урайлж маш их бодож гин одоо юу тийм материалыг байдал одоо юу гэдэг төлөвлөгөө маш их төлөвлөгөө төлөлт маш их гаргадаг. Тэрнийхээ дагуу явдаг тий хайрын харилцаа нүртэл тийм байх ёстой юм шиг тий. Нэг ийм л аваад байна л да. Би бас ингээд яг гоё онч хэлж чадахгүй байна. Ер нь бол яг тийм нэр байна. Гэвтэл хайр гэдэг зүйл чи өөрөө одоо юу гэдэг мэдрэмжээр тулгуурлалт. Юу тэр хүнээс мэдэрч гин тий ямар мэдрэмж авж гин. Тэгэхээр хайрын аялал гэдэг зүйл маань бол өөрөө мэдрэмж юм аа. Мэдэрч байгаа тэр мэдрэмжүүд юм аа гэдгийг төлхөө ойлгоорой гэдгийг илтгэж байна. За окей. За дараагийн асуулт маань болохоор зүрх сэтгэл тань яг юу хүсэж байна? Ямар айдастай байна гэдэг дээр бол Lover's Oracle картууд гарсан. За энэ дээр бол таны зүрхний яг тэр гүнд байгаа яг хүсэл нь юу вэ гэхээр үнэн сэтгэл дээр тулгуурласан. Илүү одоо урам зоригтой, илүү ингээд чөлөөтэй тий. Тэгээ өөртөө маш үнэн хайрыг бол хүсэж байна. Ямар нэг одоо юу гэдгийг цаг нөхцөөсөн ч юм уу, цагийн гарц болсон тий. Ингээд нэг хоёрын хооронд харилцааг болгох төсгүй байна. Одоо ингээд хостой болох юм бол хойш тий амьдралах үе тий бүх зүйлийг бол нэлээ ирээдүйтэй тийм одоо хайрыг бол та бүхэн зүрх маань та бүхний маань зүрх хүсэж байна. За тэгвэл та бүхний зүрх нь яг юунаас айж байна вэ гэдэгт болохоор таны айдас гэдэг зүйл нь болохоор ерөөс яг нөгөө сэтгэлийн шарах. Нөгөө уур бухимдал, гомдол тий яг энэ бүхнээс айж ийн гэх юм уу? Энэ бүхэн таны яг тэр үзэл бодол гэдэг зүйлийг бүдгрүүлээд байна. Өнгөрсөн одоо харилцаанд өрнөсөн болсон тийм нэг уучлаагүй нэг тийм үлдсэн нэг тийм мэдрэмж байна. Таны хайрын тэр нэг одоо юу гэдэг харах хараа гэдэг юм уу тий алсын хараа гэдэг шүү дээ тийм тэр харааг айгу бүрэлзүүлээд байна гэсэн үг. Ерөнхийдөө бол хайрын тухай одоо юу гэдгийг итгэл үнэмшил хайрыг харж байгаа үнцэг өөрөө нэг жаахан булангартай байна гэсэн. Цэвэрт хангалуун биш байна. Мэдээж энэ маань ямар шалтгаантай юм гэхээр нөгөө өмнөх харилцаандаа тэгээ авч исэн нэг тийм гомдлууд, уурууд, шархуудал энийг үүсгэсэн шүү дээ. Тэгэхээр юу гэсэн үг эдгээлт хэрэгтэй байна л гэж. За Edelweiss бол өөрөө
юу гэдгийг орчин нөхцөл нь ямар ширүүн те хуурай сэрүүн ер нь бол ийм ширүүн нөхцөл урагш байгаа шүү дээ те. Тэгэхээр Edelweiss өөрөө ийм шархавлаа гэсэн ч гэсэн тэр сэрүүн агаарт ингэ цэцэглэж чаддаг те. Тэгэхээр та бол тэр уучлалаар өөрийгөө эдгэх хэрэгтэй. Тэр сэрүүнд тэр хайрын аяллахын зам дээр алхах цаг ирсэн байна гэдгийг хэлж байна. Тэгэхээр нөө уучлал гэдэг та бүхэн болохоор өөрсдийнхөө нөхцөл байдалтай бодоод яг ямар хүн дээр уучлах хэрэгтэй вэ гэдгийг бүгдээрээ мэдж байгаа шүү дээ. Тэгэхээр уучлаа тавьж явуулах хэрэгтэй байна. За уучлал гэдэг зүйлийг хийхийн тулд мэдээж эдгээлтүүд бусад ингээд эдгээлтийн техникээр ингээд бүтэн хэмжээний эдгээлт явна. Тэгэнгүүт тэр маань ингээд цаашаа хугтаж явсаар байгаад нөгөө хүүхэд наснд олж авсан итгэл үнэмшлүүд, хүүхэд наснд олж авсан трама шархууд их хөндөгддөг. Тийм учраас бас улам цааш нь ухаад нэлийн суурьтай маш сайн цэвэрлэгээ хийх одоо хэрэгтэй гэж бас хэлж байна. За тэгвэл та бүхэнд маань яг ийм хостой болох те сүнсний хосоо олоход туслах үйл үйлдэл юу вэ гэдгээр self care oracle card-аас sync гэдэг oracle card буусан байна. За тэгэхээр мэдээж шууд утгаараа бол дуулах хэрэгтэй. Хоолойн хүрт маань өөрөө нэлээд одоо блоктой байгаа учраас хоолойн хүртийг тэтгэх одоо дуулах дуу гэдэг одоо юм oracle card буусан байна. За тэгэхээр өөрийн нөгөө талаар болохоор өөрийн дуу хоолой тий сэтгэлийн тэр илэрхийллээ дараад байна гэсэн үг. Таны ингээд сэтгэл таны дуу хоолойгоор хоолой чинь зангираад хоолойгоор чи юу хэлэх гээд байна та даан чи ингээд яг ингээд амаараа ингээд төгччээд байна гэсэн. Өөрийнхөө мэдрэмжийг дараад байна. Сэтгэлийн тэр илэрхийллээ аягүй их дараад байна. Өөрийн дотоод дуу хоолойгоо маш их дараад байна. Дотоод хүүхдээ бас дараад байна. Тэгэхээр хайрын тэр орон зайруу алхахын тулд өөрийгөө илүү зөрөгтэйгээр илэрхийлж сурах, дуу хоолойгоо илүү сэргийх нь маш чухал гэдгийг үзрөөр хэлэлдэж байна. За та бүхэнд маань хамгийн тохиромжтой inspiration юу вэ гэж асуусан чинь life is so гэж. Тэгэхээр таны хайрын зам мэдээж хялбар бол байгаагүй харагдаж байна. Гэхдээ таны одоо юу гэдгийг амьдрал одоо хэцүүч вэ, хайр байсаар байдаг гэдгийг ойлгох хайр гэдэг зүйл амьдрал гişний хэцүүч гэсэн тий хайр бол мөнхөд байх зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй байна гэдгийг хэлж байна. За хостой одоо сүнсний хостойгоо уулзрах цаг хугацааны хувьд хэдийгээр уулзрах вэ гэдэг асуулт болохоор манай Cosmic Oracle үзрүүд мань гарсан мэдээж нэгийг суулж байгаа. Гэхдээ та бүхэн маань бол 2 Cosmic Oracle үзэр гарч ирсэн. Тэгэхээр нэг нь бол very soon, нөгөөх нь болохоор in May гэд үзэр гарч ирсэн байна. За мэдээж шууд утгаараа 5 сар байж болно. За тэгэхээр 2026 оны 5 сард эсвэл сая өнгөрсөн 5 сард та хэдтэй connect хийсэн. Тэ та хэдтэй танилцсан эсвэл нэг одоо чатлж байгаа ч юм уу те ганц нэг болцсон юм холбоотой байгаа ийм хүн байж болно. За мэдээж 26 оны 5 сар байж болно. За нөгөө талаараа very soon ерөөсөө тун удахгүй тий бүр үнэхээр ингэж удахгүй яг сүнсний хостойгоо учрах нэ гэдгийг хэлдэг чинь. За энэ хоёр үзрийн маань зүгээр хослуулж гаргаад хослох юм бол тий таны одоо юу гэдэг хайр аль хэдийн ойрхон ерөөсөө ингэ үүдэнд ирсэн байна. Та айдсан ингэж тий өөрийнхөө ингэж айдсан үнтэйгээ нүүр тулаад тэр уучлах хүмүүсээ уучлаад одоо гомдол гэдэг зүйлээ илүү зөрөгтэй байдлаар ингэж сольж чадах юм бол дараагийн ерөөсөө 1-2 сарын дотор хайрын үд хаалгатай нэгтгэхэр байна гэдгийг бас илтгэж болно. За ингээд дүгнэлт хэлэхэд Edelweiss-ийг сонгосон хүмүүсийн маань нийт уншлага бол та бол мэдээж хайрыг сонгодог илүү одоо бүрэн бүтэн тий элэг бүтэн илүү одоо нэг утгатай хэлбэрээр хайрыг бол хүсдэг тий утга учиртай. Тэгэхээр таны одоо зам мөр амьдралын туршлага амар байгаагүй ч гэсэн энэ нь бол илүү гүн гүнзгий, илүү сүнслэг, илүү нандин холбоог бэлтгэх ийм бэлтгэл юм шүү гэдгийг бас ойлгоорой гэж. За яг Edelweiss цэцэг шигээ тий маш амаргүй орчинд ч гэсэн илүү үсгэлэнтэйгээр тэр хайрыг ургах тэр боломж бүрэн танд бол
тийм бүрэн боломж потенциал байгаа шүү гэдгийг хэлдэг чинь. За өөрийн дуу хоолойгоо эргүүлж аваарай. Тэгээд уурчлал гэдэг бол сул дорой байдал ерөөсөө биш ээ. Уурчлал гэдэг нь бол харин ч нөгөө сэтгэлийн тэрний эрхчлөө байдаг юм шүү гэдгийг хэлж байна энэ уншлага нь. За окей, ингээд уншлага нь дуслаа. Тэгээд та бүхэнд одоо таалагдсан бол бас дээрээс нь өндөр вибрансын мэдрэмжийг төрүүлж чадсан бол нэмэлт авахыг санал болгож байгаа. За harmony.mn гээд Instagram болон Facebook пэйжийнхаа чатаар шууд ороод ирээрээ нэмэлт авъя гэд группээ хийлээд тэгээ шууд төлбөрөө баталгаажуулаад линкийг нь шууд илгээж байгаа шүү. Тэгээд Edelweiss-чүүдтэй амжилт хүсье. Баярлалаа.